Сургагч сургалтын арга барил сурч байгаа багшийн чадвар маш чухал юм болов уу гэж бодоод идэгин. Энд дээр та ямар одоо бодлого баримталтай? Ер нь адилхан сургалтын төв байна уу, 10 жил байна уу, ихтэй сургууль байна уу, бүгдээ адилхан. Ер нь бол сургалтын заах арга гэдэг сургалтын технологид орж үед энэ бол одоо боловсролын хамгийн том салбар. Одоо бүр маш хөвгөц. Одоо бүр дижитал систем рүү ороод бүр дижиталаар яаж заах уу гэх. Ер нь сургалтын заах аргууд их өөрчлөгдсөн. Нэлээд их яв судалсан. 15 оноос эхлээд би бараг 4 жил Финланд, Швейцар, Швед гээд Скандинав орнд орж үзсэн. Скандинав орнууд бол их тийм маш гоё юм чөлөөтэй хүүхд ер нь жоохон урлагаар хамгаалдаг. Дуу, бүжиг, тэгэл уран зураг, уран баримл. Тэгээд дараа нь бид нэр зүүн өмнөд Азийн нэлийн явсан. Вьетнам, за Сингапур, Хонконг гэд. Тэгэж явсаар хагаад ерөөсөө нэг л дүнэлт хүрсэн. Юунд хүрсэн гэхээр ерөөсөө орчин үеийн хүүхдэд биш ийм болцсон юм байна. Амар мундаг математикч, физикч бэлтгэе болцсон юм. За тэр мэдрийг үзэх хэрэгтэй хичээл. Гэхдээ одооны хичээл сурвал ямар болсон гэхээр хүн бий болох гэдэг юм. Тэгэхээр тэрийг үндэслээд бид нар ерөөсөө яасан гэхээр сурвалдаа нэгдүгээр маш академик юм боловсролтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт урлаг гонцон гэдэг маш сайн байх хэрэгтэй. Дуу, бүжиг, хөгжим, биеийн тамирын спорт тэр чадвар маш өндөр байх хэрэгтэй. Гуравдугаар манай хүүхдүүд ийм чөлөөтэй сэтгэдэг тийм байх хэрэгтэй гэж үзээд энэ сургуулийн гол философи нь тэр. Энэ дээр суурилсан учраас хүүхдүүд маань сургуультай хайртай. Сургуульд явах сонирхолтой. Тэр нөгөө бид нар нөгөө сургууль өөр юм happy азаргалтай байх юм бол хүүхд чинь юг сурчдаг.